Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Энэ үчийн минь дүргээ. Цэнзүүргүй цорын ганц 2 дугаар сүг телевизээс эрхэм үзэгч та бүхэнд хүргэдэг ярилцах танхим нэвтрүүлэг эхэлж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол улсын хүний эрхийн комиссийн гишүүн, хууль зүйн доктор, профессор, дэд профессор Пүрвийн оюун чимэг өргөдөд байна. Сайн байна уу та? Сайхан амарч сайхан үйлчих гэж байна уу? Сайхан үйлчих. Миний таныг өрсөн явдал бол удахгүй 12 сарын 1-ээс эхлээд хүний эрхийн өдрийн тэмдэглэдэг тийм ээ манай улс. Энэ ажил тохиолдуулж таныг өрхийн ялдамд үзэгчдээ хүний эрхийн асуудлаар тодорхой нэг ойлголт өгье гэж таныг өрсөн. Ер нь танай байгууллагадаа 50-60 жил болоогүй ч гэсэн өөрийн түүхээ босголцож, өөрийн түүхээ бичлэлж байгаа. Эндээс яриагаа хэвэл ямар вэ? Тийм ээ, би бас тантай санал нэг байна. Ерөнхийдөө 1992 онд Монгол улсын одоо үндсэн хууль батлагдлаа шүү дээ. Хамгийн одоо сүүл батлагдсан үндсэн хууль. Тэгээ энэ үндсэн хуулинд бол урдын одоо үндсэн хуулиудаас ялгаатай нэг одоо том заалт орж ирсэн. Хүний эрх хэрэгжүүлэлттэй холбоотой юм заалтууд үндсэн хуулиар баталгааж гэж одоо орж ирсэн ийм онцлог хууль байгаа юм. Тэгээд тэрнээс хойш үндсэндээ яг 8 жилийн дараа Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс гэдэг байгууллагын тухай хуулийг баталсан юм. Тэгээ 2001 онд за эхний 3 гишүүн нь тангар өөрснөр энэ байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. Тэгэхээр мэдээж одоо ардчилсан хувьсгал ялсан ардчлалыг сонгосон энэ улс орнуудын хувьд бол хүний эрх гэдэг бол зайлшгүй одоо байх ийм зүйлийн хажуугаар ерөөсөө дэлхийн нийт бол 1945 оны дайн дууснаас хойш энэ хүний эрхтэй холбоотой асуудлыг хуульчилж, томьёолж дэлхийн нийтийн бүх улс орнуудад ингэж хууль болгож өгөхгүй бол төрлөөр устгадаг, ялварлан гадуурхдаг, хүний аймыг одоо орхон чинээ боддог ийм одоо зэрлэг боломжтой үйл ажиллагаанууд явагдаж байсан учраас хуульчлах санаачлагыг бол анх Франц хотны энэ Эленор Рузвельт гэж одоо эмэгтэй гаргасан байдаг. Тэгээд дэлхийн нэг 14 улс орон энэ хүний эрхийн төгөөмөл тунгалаг гэдэг баримтчгийг анх батлахад оролцсон байдаг юм билээ. Тэгээд тэгвэл 45 оноос эхлээд энэ хүний эрхийн байгууллагууд, хүний эрхийн улс орны байгууллагууд үйл ажиллагаа эхэлсэн үгээ тэгээд түүхийг үзэх юм бол айл одоо 12 дугаар зуунд 1215 онд Магна Хартыг Английн анхны одоо хүний эрхийн тунхаг баримтчийг гаргаснаар эхэлсэн түүхтэй гэж үздэг. Тэгээд ч одоо тэрнээс ч хойш үндсэндээ 1961 онд Монгол улс нэгдсэн улсын байгууллагын бүрэн эрхт гишүүн болсноос хойш зайлшгүй одоо хийх ёстой асуудал байсан бол энэ хүний эрхийн үндэсний байгууллагыг тухайн улс орондоо өөрийнхөө улс оронд байгуулах ийм одоо зайлшгүй шаардлага гарсан байхгүй. Тэгээ энэ манай байгууллага чинь үндсэндээ Монгол улс дахь иргэн бүрийн хүний эрхийг одоо бодтойгоор хэрэгжүүлэхийн төлөө гэсэн уриатгаар одоо байгуулагдсан. Хуулийн ч гэсэн Монгол улс дахь улсын хүний эрх хэрэгжүүлэлтийг хамгаалах, хүний эрхийн боловсролыг хүлэн дэмжих, за хүний эрхийн зөрчлийг харлах гэсэн ийм залтуудтайгаар хуулийн батлагдаж үйл ажиллагаа эхэлж ирсэн байгаа. Ер нь манай улс чинь тусгаар тогтнолсон ардчилсан Монгол улс. Энэ улс маань өөрийнхөө хуулийг дээдлээд хуулиа А, Б-г мөрдөхгүйгээр одоо юу гэдгийг өршөөлийн хууль гаргаад нөгөөл өшөрхөж, хонзорхож, чангадж хэн нэгэнд гэмтэн дайсан мэд өшөрхөөд ингээд байгаа нь хүний эрхэд хүний эрхийн асуудал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Гэхдээ одоо энэ хууль зүйн тал руу орох гэдэг юм л да бит хоёр ингээ хүний эрхийн асуудал. Угаасаа хүний эрх чинь хуулиар л зохицуулагдаж бас. Гэхдээ ер нь бол зүгээр хүний эрхийг ингээ ярихад зам ёсны эрх, хууль ёсны эрх гэж ангилагдаад байдаг. Одоо цаасан дээр буугаагүй хүмүүсийн амьдралын хэм хэмжээ тогтоосон анхны одоо зам ёсны энэ хууль ёсыг бол Ороомын эрхцүүд Ороомд бол анх гаргасан гэж үздэг. Тэгэхээр төр өөрөө хуулиараа дамжуулж төрийн өмнө тангар өргсөн албан тушаалтнаар гүйцэтгүүлж байгаа юм шүү дээ, яг үннийг хэлэхэд юм чинь. Тэрээс ч гудамж явж байгаа нэг нь нөгөөтгөө авчираад 20 цагтаад тэгээд нөгөөх нь одоо би чамайг өршөөлөө гэж байгаа процесс бол биш. Тэгэхээр төр өөрөө ямар тохиолдолд оролцдог, оролцсон тохиолдолд тухайн төрийн өөрөө гүйцэтгэх үүрэг нь өөрөө юу гэдгийг тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр төр нэгэнд хүнээ ялж байгаа бол энэ өршөөх бол төрийн өөрийнх нь үндсэн зарчим. Тэрнээс биш зүгээр байж байгаад одоо ганцхан манай улсад л ингээл өршөөл гаргаад байгаа юм биш шүү дээ энэ чинь.
Тэгэхээр түр өөрийнхөө механизмыг, хариуцлагын механизмыг хэрэгжүүлж чадсан бол өгшөөж чаддаг байх энэ л зарчмаар явж байгаа юм. Тэрнээс биш түр хүн болгоо ингээл энэ миний эрх зөрчигдлөө энэ эрх байна гэд яг ингээд аваад үзэхээр хүнийхэн зөрчил зарим нь мөн байдаг, зарим нь биш байдаг. Тэгэхээр бүх юм одоо ингээл хүний эрхийн зөрчилтэй холбогдоод бүх юм хуйлгүй юм шиг явж болохгүй шүү дээ. Тийм учраас хууль эрх зүй, хүний эрх зохицуулт гэсэн ийм л механизм өнөөдөр үйлчилж байгаа. Өөрөөр хэлбэл ижил тэгш эрхтэй байж шудраг ёс байна л гэсэн үг үү? Ерөөсөө аливаа юмны өмнө хүн эрх чи өөрөө ганц дан биш шүү дээ. Эрх хязгааргүй биш. Эрх бол одоо би ингээд тантай яриа сууж хахад миний эрх бол таны одоо яг ингээд хамрын үзүүрээр л хязгаарлагддаг байхгүй юу? Тэр хязгаарыг би давж орох юм бол би таны эрх рүү халтаад байна шүү дээ. Тэрүүнтэй адилхан эрх өрөөсөө үүрэг хариуцлагын л нэгтэл. Эрхээ биелүүлж байгаа бол би үүргээ биелүүлэх ёстой. Үүргээ биелүүлээгүй төлөө хариуцлага хүлээж авах ёстой. Ерөөсөө л энэ гурав хамгийн одоо төвчнөр хэлэх юм бол саяхантай гадаад яваад ирсэн холын хүнээс үг сүнс гэж байдаг. Таны явсан зорилго юу вэ? Очсон газрын сонин юу вэ? Тэнд хүний эрхийн асуудал ямар төвшөнд байна вэ? За сая Швейцарын Женев хотно төвтэй олон улсын зөрчил хүчний хүний эрхийн омбудсмануудын хурал болдог. Одоо 6 дахь удаага болж байгаа хурал. За энэ хуралд бол би оролцсон. Яагаад оролцсон бэ гэхээр 2005 оноос эхлээд хүний эрхийн үндэсний комисс энэ цэргийн байгууллагуудад хүний эрхийн зөрчлийн шалгалтыг анх удаа хийсэн юм. Тэгээ энэ бол бас нэлээд хүндрэлтэй шалгалт байсан. Яг тэгэхээр хүчний байгууллага гадны энэ хүнлэгийн шалгалтыг оруулах маш дургүй байдаг. Доторх одоо хүний эрхийн зөрчлийг бол иргэд бол маш их ярьдаг. Тийм учраас бид нар хил хамгаалах ерөнхий газар зэвсэг түвшний жанжин штабтай хамтарч хийж энэ шалгалтыг улс орны хэмжээнд анх удаа зохион байгуулсан юм байна. Тэгээд тэр зохион байгуулсан шалгалтын зэвсэг түвшнээс бол жанжин штабын харьяа Улаанбаатар гарнизоны одоо хүрээний бүх ангиуд захирал хамгаалах ерөнхий газрын харьяа нэлээд олон ангиуд хамрагдж ирсэн. Тэгээ яг одоо тэрүүнтэй холбоотойгоор саяны хурал дээр Монголын одоо хүний эрхийн байгууллага зэвсэг түвшнийхээ байгууллагатай яаж хамтарч ажилладгийг, ямар үр дүнд хүрсэн, ямар одоо бэрхшээл тулгарч ирсэн асуудлаар намайг илүүл тавьж өгч гэж урьсан. За энэ илтгэлийг бол би 31.52 одоо төлөөлөгч нарт тавьж танилцуулсан. За албан ёсоор хүний эрхийн зэвсэг түвшинтэй хүний эрхийн омбудсман Монголоос бол сонгогдсон. Одоо нэг гишүүнээр хүлээж авсан. Тэгэхээр энэ өөрөө юу гэхээр ерөөсөө ямар ч улс оронд энэ зэвсэг түвшинтэй холбоотой ялангуяа одоо хүчний байгууллага гэж ярьдаг шүү дээ. Хүчтэй холбоотой энэ асуудал дээр хүний эрхийн зөрчил бол ямагт байдаг. Ялангуяа одоо дайн самуунтай эсвэл одоо дотоодын зэвсэг мөрөлтөө ихтэй юм асуудлын хувьд бол энэ дэлхийн нийтийн анхаарлын төвд байдаг юм ус байгаа. Ийм асуудал байгаа. Тийм учраас би дараагийн хурлуудад ч гэсэн энэ Монголын зэвсэг түвшин за хил хамгаалах ерөнхий газартай холбоотой энэ хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудаар хамтарч ажиллана. За тэр чиглэлээрээ бас энэ хүчнийхээ байгууллагуудтай тодорхой ажлуудыг бол зохион байгуулна. Хэрвээ та бүхэн анзаарсан бол урьдчилан бид нар зэвсэг түвшний жанжин штабтай хамтран ажиллах замд үргэлжлүүлэн хугацааг нь үргэлжлүүлж сунгаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол хүний эрхийн зөрчил, хянал, шалгалт, судалгаа бүх одоо зүйлүүд хамтарч хийгдэнэ гэсэн үг. За хэлийн ангиуд дээр ч гэсэндээ муу ялгаа байхгүй бид нар дандаа хаслагдсан хэлийн ангиуд дээр хааруул застаудаар одоо орч энэ сургалтын ажлуудыг байнга хийж байгаа. Тийм учраас энэ үйл ажиллагаа бол одоо улс орн зөвхөн одоо Монголын хэмжээндээс бас дэлхийн нийтийн хэмжээнд гэж хамтарч ажиллах болцоо нөхцөлийг бий болгож байна гэж ойлгох хэрэгтэй. За намайг энэ нэвтрүүлэгт оюун чимэг докторыг өргөх гэж байгаа гэхэд манай удирдлагаас над нэг юм санал тавьж ийсэн л да. Саяхан оюун чимэггүй Аз номхон талаа би одоо тогтоогоогүй нэг юм яриад нэг юм сонгогцоо энийг асуугаараа энэ нь эргээд манай их оронд хэр нөлөөтэй асуудал юм бол ямар албан тушаал дээр очив гэсэн нэг юм асууж ийсэн над бүр тодорхой үүрэг болгож өгч ийсэн л да. Энэ талаар та дэлгэрэнгүй ярихгүй юу? За энэ 2014-с 2016 оны хооронд Аз номхон талаа бүсийн хүний эрхийн байгууллага, Английн олон улсын байгууллага хамтраад энэ бүс нутаг тухайн улс орон дахь эрүүл мэндийн эсэргээлчин сайд гэсэн ийм одоо
одоо зүйл намайг одоо сонголоо. Одоо энэ сонгон шалруулалт явагдсан. За үндсэндээ бол 21 бүс нутгийн 21 хүний эрхийн үндэсний байгууллагуудаас хүмүүс шалгаруулсан 7 орны 11 хүн энэ дэр бол шалгарсан байдаг. Тэгэхээр энэ бол мэдээж эрүүл шүүлтэлтэй холбоотой асуудал, эрүүл шүүлтээс урьдчилан сэргийлэх, эрүүл шүүлтийн механизмыг үндэсний тогтолцоонд одоо сургалт зохион байгуулах, шалгалт зохион байгуулах, хүмүүсээ одоо залуу чанараа бэлтгэх, за бүс нутгийн хэмжээнд бол шаардлагатай гэж үзэх юм бол бид нар тухайн улс орнуудад очиж энэ эрүүл шүүлттэй холбоотой өргөл гомдлыг шалгаж мониторинг хийх, хориг цагдах байруудаар нь очиж үзэх ийм үйл ажиллагааг явуулах юм. Тэгэхээр хүмүүс бол элчин сайд гэдэг тэгэхээр нэг заавал нэг газар очиод суугаад улс орноо төлөөлдөг ийм бодоод байгаа юм л да. Тэгэхээр энэ бол тодорхой сэдвийн хүрээнд. Тэгэхээр ерөөсөө л яг одоо ингээд монголоор орчуулах юм бол эрүүл шүүлтийн эсрэг элчин сайд гэсэн л нэр томьёотойгоор ажиллах юм байна. 16. Өөрөлдвөл гадны оронд бүрэн хэрэгтэй ажиллах юм байна шүү дээ өөрийнхөө хэмжээнд тийм ээ. Тэгж ойлгож болох уу? За танд баяр хүргэе. Ямар ч байсан их орныхаа нэрийг дуурсгаж яваа юм байна. Би нэг юм асуух гэсэн. Та бүхэн өөрсдөө нэг ажил хийгээд байдаг. Энийг ард түмэн ч мэдэрч байгаа. Гэтэл та бүхэндээ чиглэл ижил мөртлөөсөө төрийн бус байгууллагууд байдаг л да хүний эрхийн асуудал үндсэн. Энэ байгууллагууд төр засгаас нэг 200 саяас доош хүн мөнгө авдаг. Ингээ хийж байгаа ажлын үр дүн нийгэмд ард иргэдэд хэр харагддаг юм болоо. Зүгээр нэг телевизээр мэдээгээр гарах нэг хэрэг, нэг эмч байсан хүн хардаг хүний тухай түүний эсрэг юм сурталчлах нэг хэрэг. Гэтэл төр мөнгө өгөөд байхад хийсэн ажлын үр дүн танад хэр мэдэрдэж та нартай нэг хамтан ажиллагаатай байдаг юм болоо. Би одоо сая таны асуусан асуултад жоо зөрчилдсөн мэдээлэл өгөх гэдэг юм л да. Манай төрийн бос байгууллагууд бол маш хэцүүтэй ажиллаж байгаа. Төрөөс мөнгө өгдөг гэж би бодохгүй байна. Дандаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Ерөнхийдөө бол энэ дэлхийн улс орнуудын ингээ хараад үзэхээр төрийн өөрийнх нь хийж чадахгүй, хүрч чадахгүй байгаа энэ салбаруудыг төрийн бос байгууллагад ажилладаг. Төрийн бос байгууллагынхаа үгийг сонсдог. Тэдэртэйгээ хамтарч ажилладаг. Шийдвэрээ бас тэдний судалгаа одоо шинжилгээ бүх үйл ажиллагаан дээр тулгуурлаж гаргадаг. Ийм одоо практиктай. За манайх энэ одоо манай комисс бол 21 одоо төрийн 19 төрийн бос байгууллага тэр дундаа одоо шинжлэх ухаан хүүгүүд эмэгтэйчүүд ахмад наастан хөгжлийн бэрхшээлтэй гэдэг бүх төлөөллийн төрийн бос байгууллагыг оролцуулсан орон тооны бус зөвлөл ажиллаулдаг юм. Тэгээ энэ орон тооны бус зөвлөл юу хийгээд байна? За төрийн бос байгууллага тэгвэл дагнсан байдлаар юу хийгээд байна гэхээр төрийн бос байгууллага чиглэсэн юм дагнсан чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бос маш амжилттай ажиллаж байгаа. Одоо хамгийн одоо би тод жишээг нь хэлэхэд 2010 онд нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн зөвлөл дээр Монгол улсын хүний эрхийн тайлан хилцүүллээ шүү дээ. Тэгэхэд сөрөг илтгэлийг төрийн бос байгууллагууд бэлтгэж гаргасан. Тэр илтгэл дээр үндсэндээ өнөөдөр Монгол улсад болж байгаа одоо энэ уул уурхайн салбарт хүний эрхийн асуудал байж гэн. За эмэгтэйчүүдийн эрхийн асуудал, гэр бүлийн хүчирхийлэл, за ижил хүйсний асуудал, энэ асуудлуудад багталсан мэдээлэлээр оруулж хилцүүлж чадсан байхгүй манай төрийн бос байгууллага. Маш чадахчж байгаа. Ерөөсөө яг салбар чиглэлийн энэ үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бос байгууллагууд бол одоо бусад энэ байгууллагуудын одоо би зүгээр заримдаа боддгийн яам тамгын газрын мэрэгчлэлтэн хүртэл манай төрийн бос байгууллагын ажилтны хэмжээнд зарим тохиолдолд хүрэхгүй байгаа юм. Маш их мэдээлэл цуглуулж байна, маш их биеэд ажиллаж байна, маш их олон улсын харьцаатай байж байна. Өөрсдийнхөө үйл ажиллагааг төр нийгмийн дуу хоолой болохын төлөө эдгээр тэмцэж байна. Ялангуяа их хвчлийн эмэгтэйчүүд бидгэн шүү дээ. Тэгээ одоо 11 сарын 29-ны өдөр дэлхийн одоо хүний эрхийг хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр болдог. Тэгээ энүүтэй холбоотойгоор ерөнхийдөө бол энэ төрийн бос байгууллагуудын үйл ажиллагааг бол төр засаг дэмжих хэрэгтэй. Яагаад өнөөдөр хууль одоо ямар нэгэн төсөл хөтөлбөр батлахад төрийн бос байгууллагууд судлаач шинжээчдийн баг нарыг ажилуулсангүй гэсэн асуудал тэгвэл яриад байгаа. Тэгэхээр тэр хүмүүс чадахчид чадсан учраас тэр чадварцсан бааз суурин дээр нь тухайн асуудлыг шийдэх юм бол илүү үр дүнтэй, илүү одоо дуу хоолойг сонсох юм бол бодиттой амьдралд нийцтэй ийм л одоо зүйл гарах хэрэгтэй гэдэгт бол санал нэг байгаа юм. Баярлалаа. Би заавал сөрөг тэднийг одоо юу гэдгийг харлуулсан мэдээлэл сонсохгүйг л да хэрвээ та нартай хамтарч ажиллаад ийм сайн үр нөлөөтэй ажиллаж байгаа бол манай нийгэмд хэрэгтэй юм аа. Бас тийм тэдний тухайн мэдээлэл нь их цугс буруу ойлголтод нийгэм түрээдэ байх шиг байдаг болохоор би энийг асуусан уучлаарай. Нөгөө төгөр 90-ад оноос хойш монголчууд ярьж эхэлсэн хар тамхи, хүчирхийлэл, хүний наймаа. Өнөөдөр тэр маань
ярих биш хэрэгжээд эхэллээ шүү дээ. Монголын олон залуусыг хоморглон уруу татж гин, олон хүн ард түмхэнд орчлоо л гэж, татчлаа л гэж, олон бүсгүйжүүлэг гадаадад одоо зөв бас хөдөлмөр эрхлүүлж ийн л гэж ярьдаг. Энэ талаар иргэд хэр ханддаг юм бол та бүхний үйл ажиллагаа ямар төвшөнд явагддаг юм болоо? За хар тамхитай холбоотой сэтгцэд нөлөөлөх масруулах ийм бодистой холбоотой өвөрл гомдол бол нэг эрдгүм аа. Энэ өөрөө эргэн гэмтэрэг. Тэр дундаа одоо үндэстэн дамсан зохион байгуулалт гэмтэргийн ангилалд болдог топ хэрэгүүд нэг шүү дээ. Тэгэхээр энэ гэмтэргийн талаар би нэг хэлэхэд байна л да. Юу гэхээр нодлон манай хүнийхээ комисс нийслэлийн шүүгтэй хамтраад зөвхөн одоо энэ сэтгцэд нөлөөлөх эмийн бодис хэрэгэлсэн одоо манайхаар бол хар тамхич яриад байгаа хүмүүст тээвэрлсэн зөөвөрлсөн энэ хүмүүст яаж шийтгэлийг яаж онгодуулаад байгаа. Өнөөдөр Монголын хуулийн тогтолцоо үндэстэн дамсан зохион байгуулалтаа тэмцэх гэмт хэргийн энэ конвенцэд манайх ч орсон шүү дээ. Тэгэхээр энэ практикаар юу ямар байдгийг гэж судалсан. Тэгсэн чинь энэ дэр их сони юм гарсан. Юу гэхээр ерөөсөө за ял шийтгэл бол мэдээж гарцаагүй зарчимтай гарцаагүй гэмтрийг үлдсэн хууль зөрчил та бол ял шийтгэл хэлэх ёстой. Тэгтэл яг энэ төрлийн гэмтрэг дээр ингээд судлаад үтсэн чинь ял шийтгэл хавтгааруулж байгаа юм байна гэсэн юм сонд дүгнэлт гарсан. Яагаад хавтгааруулаад байгаа? Одоо манад өнөөдөр штэ ямар бодсон одоо героин юм уу, кокаин юм уу, гашин юм уу те ямар нь сэтгэдэд одоо аюултай нөлөөлж байгаа юм бодсон. Ямар нь хар тамхины төрөлд ороод байгаа. Одоо энэ ч олон улсад бүгд ингэ ангилсан юм шүү дээ. Ямар нь үйлдвэрлэлд ороод тэр өөрөө бэлэн бүтээгдэхүүн болж гараад тэр хэрэглээд байгаа юм. Эсвэл өрсөнд хэрэглээд байгаа юм. Эсвэл гаднаас зөөврлээд байгаа юм. Эсвэл одоо хэлбэрийг өөрчилсөн нундаг шингэн эсвэл талст байдлаар байд юм л шүү дээ. Тэгэхээр энийг хэрэглээд байгаа юм уу? Тэгэхээр энийг хэрэгэлсэн, тээвэрлсэн, зөөвөрлсөн хүмүүсийн бүгдээрнийх нь ангилал нь бол өөр үүдэг. Тэгээ энийг манайх нөгөө мэрэгжлийн хяналтын байгууллагын тэрийгэ тогтоох өндөр хүчин чадал бүхий техник технологи байдаггүй. Тэгээд гарч ирж байгаа одоо шинжилгээний хариу нь тухайн хүний ял шийтгэл хангад бол гол одоо баримтны энэ шинжилгээний хариу байгаа байхгүй юу? Тэгвэл энэ өндөр түвшинд тэгдэхгүй байгаа учраас ерөөсөө тээвэрлсэн, зөөвөрлсөн, за одоо худалдаж борлуулсан гэдэг дээр манайх бол автогааруулж ял шийтгэл оролдуулж байгаа юм байна гэсэн юм төгөлтөнд хүрч байгаа. Яг эрүүгийн хууль авийнхаа залтыг аваад үзвэл хэрэгэлсэн тохиолдолд манайх чинь эрүүгийн ял өгдөггүй шүү дээ. Зөвхөн бусад үйлдэлүүдээр нүгэдэг байхгүй юу. Тийм учраас энэ хар тамхитай холбоотой асуудлыг өнөөдөр ингээл гайхшраал тэр хэрэгжилж чинь, тэр зөөвөрлж чинь энэ биш. Нэрсээ тогтолцоогоо барих хэрэгтэй. Ерөөсөө хууль өөрөө чанга байж энэ асуудал тэгсэндээ орно. Дээрэс нь урсан сэргийлэх ажил гэж нэг том ажил байлаа. Одоо та олон жилийн найруулагч энэ сэтгүүлч хийж байгаа хүмүүд мэдж байгаа. Гэмт хэрэгээс урсан сэргийлэх ажил бол үндсэндээ бол орхигдсон шүү дээ. Өнөөдөр л одоо жоохон сэргэж эхэлж байгаа болохоос биш. Ерөөсөө нэг криминологи судалгааны төвүүд нь байхгүй болсон. Гэмт хэрэг шалтгаан нөхцөлийг судалдаг төвүүд байх ажиллагаа болсон. Уучлаарай энэ асуудал юутай холбоотой вэ? Төртэй холбоотой. Ерөөсөө энэ үйл ажиллагаатай холбоотой. Үйл ажиллагаатай холбоотой. Зүгээр нөгөө гэмт хэрэгээ илрүүлэх гэмт хэрэгийнхаа төлөө ингээл яваад исэн болохоос биш нөгөө бүх тухайн байгууллагт байж ах хэвээр судалгаа шинжилгээний төвүүд бүтцүүд нь бүгд авгалцсан байхгүй юу. Одоо прокурорын байгууллага гэхэд гэмт хэрэг шалтгаан нөхцөл судалгааны том төвтэй байхгүй болсон. За цагдаагийн байгууллага гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх маш том одоо байгууллага ажиллаж байсан. Энэ байхгүй болсон. Одоо бол үндсэндээ цагдаагийн байгууллагын нийгмийн хэв журам хамгаалах одоо энэ хэдэн офицерууд тэр бүрэн дөрөнч ажилтдаг дутуу ингээд оронтойгоор ажиллаж яадаг тийм ээ. Тэгэхээр одоо 40000 хүн тутамд одоо хэдэн хэсгийн бацаагч авах хэрэгтэй гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ өөрөө юу гэдэг нь гэхээр ерөөс энэ бүтэц өөрөө нэг талдаа гэмтрэг гарч байгаа бол нөгөө талдаа байгаа үлдсэн залуу үе, дунд үе одоо хүмүүсийг гэмтрэгээс ялангуяа энэ дэлхийн нийтийн хэмжээнд сүүлийн үед гарч байгаа энэ том төрлийн гэмтрэгүүдийг сурталчилгаа сайн өгөх хэрэгтэй. Тэрнээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Төрийн бас байгууллагуудын хүчийг дайрлах хэрэгтэй тийм ээ. Ганц дан цагтаа энэ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа хийх бол бас өрөөсгөл ойлголт шүү дээ. Тэгэхээр ийм одоо бүтэц үйл ажиллагаануудыг одоо үндсэндээ юу гэдэг хөдөлгөөнд оруулж ээж энэ гэмтрэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг бол ярих хэрэгтэй. За хүн бодлогын гэмтрэгийн асуудал бол бид нар бол бас ярьдаг юм а би ч бас энэ тэнд хурал зөвлөгөөн дээр хэлж л байдаг. Анх 2002 онд би хүнээр хөгжил төрийн бас байгууллагатай хүн бодлогын гэмтрэгийн талаарх судалгаа хийхэд хинч мэддэггүй байсан шүү. Юу яриад байгаа юм те юу хүн муудалтаалах чи хэдийн янхнууд өмөрч जैन те чи дэлгүрт ороод талх авахта мөнгө төлдөг үсттэй гэжсэн хуульчтай хүртэл би дайралтжсэн байхгүй ямар ч ойлголт байгаагүй яг үнийг хэлэхэд
Тэгэхэд 2002 оны эрүүгийн хуулийн дээр 113 дугаар зүйл дээр хүн худалдаалах энэ гэмтрийн залтууд орцсон байш юм шүү дээ. Тэгээд ерөөсөө нөгөө тамталтын судалгаа байсан учраас за энэ бол ерөөсөө болохгүй юм байна. Нэгэнт эхэлсэн тийм үү? Яг бол эн чинь бас үндсэн дамж чигддэг байхгүй. Одоо жишээлбэл зохион байгуулалтаа Монголд ижлэхэд худалдаж авдаг хүн хөлийн цаана байж идэг, өргөж өгдөг одоо дэлгэгч нь тэндээ байж идэг. Тэгэхээр энэ өөрөө нутаг дэвсгэрийн хүрээнээс хайлж нөгөө дандаа хил дамж чигддэг учраас энэ олон улсын тавцсан дээр Монголын цагдаа өөрөө яаж ажиллах ёстой вэ гэдэг асуудлыг бас гаргаж ирж тавьж ирсэн. Тэгээ 2005 онд Аз нөхөндлөн бүсэн яг энэ хүн худлаалах гэмтэгтэй холбоотой том хурал дээр би л нэг илтгэл тавьж хэлцүүлж ялаа л да. Тэгэхэд над нэг хүн хэлжсэн байхгүй юу? Филиппиний нэг хүн хэлжсэн. За үр бол суусан байна. Хөрсөнд бол үр ингээ суудсан ба шүү танах. Энийг ерөөсө хусалж ингэж цэцэг болгож ерөөсө болохгүй. Тийм учраас хүний эрхийн үндэсний байгууллагын хувьд ялангуяа энэ хуулийн байгууллагатай байгууллагад ажиллаж байгаа энэ ажилтны халбаа хаагчдын толгой цэнгэлэх ажил бол одоо хийгдэх ёстой гэж. Манайх оройтод дээ шүү дээ. Одоо цэцэг болох нь үтгийж дэлгэрээ дэлвэлээд одоо эн чинь. Гэхдээ энийг биш шүү дээ. Би тэг яад энийг яриад байгаа юм гэхээр 2002 он тийм үү. За ингээд 2008 он хүртэл 6 жил бид нар ордог байнга сургалтууд хийлээ л дээ. За тэн дотор хүлээж авч ирсэн ч хүн би хүлээж авахгүйсэн ч хүн. Тэгсэн чинь эн чинь их сони юм байт юм билээ шүү дээ. Бид нар би өөр гайхажсэн. Бид нар хуулийн байгууллагынтай ингээд хүн худалдаалах гэмтэрэг л одоо хичнээн. Одоо хүний аюулгүй байдлын судалгааны төвөд манай онц өгөөд бүрэн хэрэгчин сайд Эрдэнэ чулуугаа төвтэй Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч маш том сургалтуудыг бүр улс орны хэмжээнд хийлээ. Тэгсэн чинь та хэрвээ санаж байгаа бол нэг эмэгтэй миний хүүхдийг аваад худалдаалтсан байна гэл одоо ингээл тэ зодоод ингээ хайцсан би энэ үнэлж ирсэн байна гэл зургийг үзүүлэл хэвлэм ах хурал хэлгээл ингээл уулж байгаа юм. Тэгээд цагтаа хөдөлсөн шүү дээ. Тэгээд энэ хүн худалдаалах гэмтэрэг чинь ийм юм байд юм байна гэдгийг мас тойлуулж ирсэн байхгүй. Тэгэхээр ерөөсөө ингээд нөгөө би тэн дээр юу олж харсан гэдэг тэгэхээр бид нар бол мэрэгжлийн төвшөнд сурчлага хийчихсэн байхгүй. Ерөөсөө ийм байж болохгүй, ийм гэмтэргийн төрөл нь өөрөө ийм байдаг, ийм юм болоод юунаас болж энэ хүн худалдаалах гэмтэргүүд гарч ирсэн гэдэг. Тэгтэл маш олон ингээл цаг зав хүч хөдөлмөр хөрөнгө зараал исэн тэгсэн чинь масс тэрийг ерөөсөө нэг юм байгаад идэм бэ гэж ойлгож байсан нэр шинэ нэв томьёо байхгүй юм чи хүнийг худалдаалж юу юм тийм ээ. Тэгтэл нөө бодит фактическийг хохирогч өөрөө ингээд хохирогч гэж нэрлэгдэжсэн тухайн эмэгтэй маань гарч ирээд хэлэхэд гүн чи нэр юу болоод байгаа юм чин огт хөвгтүүдийн маань аваачаа зараад байна үгүй юу гэдэг асуудал яригдчих эхэлчихсэн. Тэгэхээр ерөөсөө хүн заавал нэг юм үдчихэж ойлголт авах гэдэг их зовлонтой. Тэгтэл бид нар одоо ингээл урьдчилан сэргийлэх механизмын үйл ажиллагааны өчнөө олон ингээд сургалтууд хийгдсэн байна шүү дээ. Яг тэрийг ойлгохгүйс. Тэгэхээр ерөөсөө нэг талд нь сургалт нөгөө талд нь бодит факт үжиж ийн бий болох гэдэг юм. Тийм учраас энэ дараагийн үйл ажиллагаанууд бол бид нар заавал хүн хохирыг хүлээгээд суугаад тахалгүй шүү дээ. Чи хийж толгойн цэнэгжил байх хэрэгтэй. Нийгэмд нэг юм ойлголт байна шүү дээ. Одоо хүний эрхийн үндэсний комиссгээ танах нэг байгууллага, цагдаа гэд нэг байгууллага тийм ээ. Гэтэл таны сайн ярьснаас зүгээр ухаан мөхс би ойлгоход тэнд чинь ийм юм хэрэг болоход энэ миний ойлгосноор жор мэдгүй ламаас зовлон үдсэн чагунц гэж цагдаа дээр нь одоо нэг худалдагдсан хүн ч байдаг юм уу? Тэр зовлонгийн үдсэн хүн биш. Энд чинь ингэж явжаад хүний 8 болдгийн шүү гэж одоо ари зөвлөх нь юу юм? Нэг тийм хүн байж иж наадах чи ойлгох юм шүү. Тэрнээс биш Монголын цагдаагийн удирдлагууд бол гадаадд олон семинарт оролцсон шүү дээ. Олон сургалтанд хамрагдсан. Тэгээ энийг мэдэхгүй ийм хүчгүй хүн байна гэхээр гайхмар санагдав. Яг одоо бол үндсэндээ би энэ дээр юу хэлэх гээд байна гэхээр 2001 оноос хойш л одоо би чинь ажиллаж байна шүү дээ. Тэгэхээр би нэг юмд айгүй сэтгэл бас жоохон үеиг үйдэг. Яг одоо 2001 оны байдлыг одоо өнөөдөртөө ингээ харьцуулахаар хамгийн их одоо өөрчлөлтийг авчрахыг хичээж байгаа, чармаж байгаа байгууллага нь цагдаа шүүгэн шийдвэр хоёр байна. Үнэхээр ч өөрчлөгдөж байгаа. Би 2001 онд цагдаагийн байгууллагаар очиод хичээл заахад бид нар хөл эрх зөрчидгөө уучлаарай та тий юу яриад байгаа гэдэг цагдаа 190% нэмсэн. Одоо бол 101% болсон. Шүүгэн шийдвэр муу ялгаа байхгүй. Би шоронгийн харгалзагч тийм ээ. Одоо шорон гэдэг үг хэрэгэлдэг байлаа шүү дээ. Юу нөгөө хорих морох эдгээр чи байхгүйсэн шүү дээ. Би шоронгийн харгалзагч энэ миний доор байх ёстой гэсэн ийм үзэлд хамгаалж ирсэн байхгүй юу. Тийм ч учраас одоо хүмүүсийг зодддог байсан. Тэрэнд одоо амн насны хүртэл хүнээс ийм хэрэгүүд байна шүү дээ. Тэгэхээр өнөөдөр бол ингэдэг хүн албаагч байхгүй болсон. Өнөөдөр нийгэмд
шоронжуулаад байна гэж яриад байдаг шүү дээ. Энэ дээр таны үзэл байна. Гэхдээ шоронжуулна гэдэг чи одоо үндсэндээ яг манайхын тоон дээр яриад байгаа. Жишээлбэл нэг 6-7 мянган хоригдол байдаг байгаа шүү дээ одоо үндсэндээ. Тэгэхээр манайх бол 25 хорих ангитай. 21 аймаг цагтаа хорих төвтэй. Тэгэхээр гэмт хэргийн гаралт өөрөө хэр хэмжээтэй байгаа. Тэр гэмт хэргийн гаралтанд оногдуулж байгаа ялын бодлого өөрөө энд нөлөөлөд байгаа байхгүй. Одоо ялын бодлого. Тэгэхээр нийгэм бас нэг ийм буруу ойлголт байгаа гэдэг. Жишээлбэл нэг хүн одоо юу гэдэг нэг 15 жилийн ял авчлаа гэхэд нөгөө хуулийн одоо энийг бол илүү хуйшраар мэднэ л дээ одоо давтан үйлдэлсэн те эсвэл одоо нэг төрлийн гэмтэр нөгөө нийлмэл гэмтэр гэдэг л одоо бид нар ингээд байдаг мэргэжлийн хэллэг рүү орох гэдэг юм л да. Тэгэхээр би энэ дэр бас нэг эсрэг байр суурьтай байгаад иддэг байсан. Юу гэхээр одоо жишээлбэл нэг хүн 5 жил ял одоо хулгай хэрэгээр ингээ ял идлээ гарчиж байгаа байхгүй. Гарцсан. Тэр хүн бээрээ идлээ гарцсан. За тэгээ 2 жилийн дараа тэр хүн дахиад хулгай хийжээ. За шүүх хурал болох гэж байна тийм ээ. Тэгтэл урд нь та ингээд 100 одоо 45 гэдэг юм л да хулгайн зүйл ингээд 145-аар ял идэлсэн байна. Ингээд давтан үйлдэлтэйгээд ялыг ингээд нэмж байгаа байхгүй юу. А би энэ дэр ямар байр суурьтай байдаг вэ гэхээр хүү уучлаарай. Наад хүн чинь тухайн үйлдэлтэй ялаа идлээд бичилж идлээд яг тэр одоо моментын тэр орон цаг өөрийнхөө биеэр туулах гарцсан ба шүү дээ. Гэхдээ тэгсний төлөө дараагийн одоо ялан дээр нь аваачаад чи урд нь гэмт хэрэг үйлжсэн байна. Давтан үйлдэлтэй хүндрүүлэх зүйлд ангир оруулаад ингээд ялыг ингэж нэг хүн дээр дахин давтан 2-3-аар нь ингэж оногдуулж болд юм уу гэдэг асуудлыг би одоо эрүүгийн чиглэлийн хууч хүний хувьд гаргаж тавьж ирсэн юм байна. Тэгэд тэр болохгүй тэр бол үндсэн концептаа зөрчилж ийн гэж одоо манай багш эрдэмтэд ч юм уу одоо тий эсвэл судлаач нар ч юм уу эсвэл одоо ингээд байгууллагын хүмүүс ярьдаг байсан. Энэ одоогийн энэ гэмтрийн хуулиар байхгүй болж байгаа. Би энийг одоо бараг 6-7 жилийн өмнө л ярьжсэн асуудал л да. Тэгэхээр үндсэндээ бол яаж ботсон одоо тийм байгаа үстэй. Нэг хүнд 2 шилгэл оногдуулдаггүй шүү дээ. Тэрүүнтэй адилхан урд нь идлээд гараад ирсэн юм дээр дахиад одоо чи гэмт хэрэг идэлсэн мэн. Идлээгүй бол бас одоо нөгөө тэнсэн дээр бол хугацааны сунгадаг ирдэг биэлдэ хуулийн зүйл байна. Гэтэл бүтэн идэлсэн хүний ямиг дахиад одоо хүндрүүлэх нөхцөл байдал руу н ороод идлүүлнэ гэдэг бол энэ одоо биш юм аа. Энэ одоо тэр олон улсын энэ яриад байгаа бидний ороод байгаа энэ гэрээ конвенцийн заалттай ч одоо зөрчилдөд байна гэдэг юм яриад байна. Би яг наадгаж асуух гэдэг нь л дээ. Энд чинь ингээд манайх л олон улсад очил гэрээ конвенцийг л тэнд илсээд л байдаг. Эх орны нэр сайхнаар дурсагтаал байдаг. Яг гэрт нь болохоор шал эсэргээр өөрөөр хэлбэл шүүх болоод хууль хяналтын байгууллагын тухайн мэрэгжилтнүүд энэ хэрэг толбогдогч тэр хэрэгтэн хохирогч хоёрын хооронд ямар нэгэн харьцаа нь ондоо юм шиг санагдаад байдаг. Хэрэг хийсэн үнийг л буруутгаад байдаг. Хохирогчийг үл ерөөсөө ярьдаггүй, зөвлөж болгодгүй, бурууж болгодгүй. Энэ дээр танд мэдрэгддэг. Танаа одоо хүний эрхийн байгууллагад хандсан өргөдөл гомдол байдгүй. Байлгүй яах вэ? Энд ч одоо зөндөл байгаа. Зүгээр яг өнөөдрийн тогтолцоотой холбоотой энэ бол манайх бол мөрдөн байцааж байгаа байхгүй юу? Нэрийг ингээ хардаа мөрдөн байцаа. Уул нь бол шүү дээ. Яг одоо энэ практик дээр ингээ харж хахад тухайн хэргийг илрүүлэхийн тулд хорж जैन, цаагдж जैन тий. Уул нь бол энэ чинь специал нь одоо ерөөсөө ингээл одоо мэрэгжлийн өндөр түвшинд мөртөр тухайн хэргийг илрүүлээд нотлох баримтыг цуглуулж агаад тэгээд дараа нь тухайн хүний яллах гэсэн тухайн асуудал яригдах хэрэгтэй байхгүй. Тэгтэл нотлох баримтаа цуглуулахын тулд мөрдөдөг цуглуулахын тулд авч хийчихэд байгаа байхгүй. Тэгээд тэнд авч хийж чад цуглуулах гэдэг шүү дээ. Тэгээ айл нь бол урдтай цуглуулчаад тухайн хүн заавчлаараа ингэсэн байна та. Хуулийг зөрчсөн байна. Одоо бид нар ийм нотлох баримт бидэрт байна. Тийм учраас та одоо энэ асуудалтай хуулийн танилтын болгож шалгах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө таагт нь өөр байгаа байхгүй юу? Одоо яг энэ бол аюулгүй олон жил манай тогтсон практик шүү дээ. Тэгэхээр одоо бол яг л чиг хандлага бол өөрчлөгдөж байна. Гэхдээ болоогүй. Ер нь бол би энэ ажлыг хийж байгаад ингээд надад нэг л юм ойлгоц. Юу гэхээр яг хууль тогтоомж одоо бичиг цаасыг бол өөрчлөхөд аягүй амархан мэдээж одоо хүмүүс тодорхой хугацаа заагаад хийчих. Хүний энэ тогтсон чиг хандлага, хүний ойлголт, энэ хүний толоо одоо өөрчлөх, толгойдоо ямиг өөрчлөх бол маш их хугацаа шаарддаг. Маш урт хугацаа шаарддаг. 2001 онд эрүүл шүүлт ярьжсэн үү? Ярьж л байсан. Өнөөдөр ярьж гэнэ үү? Бас ярьж л байгаа. Энэ 14 жилийн хугацаанд өстой нөгөө алхам малхмаар л одоо үндсэндээ өөрчлөлт. Өнөөдөр манай цагдаагийн байгууллагууд
алба хашиж байгаа одоо манай мөрдөн байцаагч нар хэрэг за хүнийг зодож болохгүй, гавлж болохгүй, ямар нэгэн байдлаар би энэ одоо гэмтээж болохгүй, хууль сануулах ёстой гэдэг толгойд нь сууж шүү дээ өнөөдөр. Тэгэд бид нар одоо энэ амархан ажилласан бол 2001 онд хэлэл 2 оноос энэ ингээл хэрэгжиж авчихгүй яасан. Тэгтэл үгүй байгаа байхгүй юу? Ажил нь хэцүүдээ байна уу? Аль эсвэл хүлээж авах мэрэгжилтэн тэр боловсон чинь тэгээд дээрээс сургалт энэ боловсрол олгож байгаа ихтэй сургуулиудын энэ хүний эрхийн боловсрол олгож байгаа энэ асуудал үнэхээр хангалттай байгаа шүү дээ. Одоо би нэг юм хэлээ л да танд сая манай комисс ихтэй хүний эрхийн эрх зүйн боловсрол ордог ихтэй сургуулиуд дах хүний эрхийн боловсролыг яаж олгож байгаа одоо шалгалт судалгаа хийсэн. Бүр ичмэр юм гарсан шүү дээ. Би бүр үнэхээр харамссан тий. Ерөөсө бүр хамгийн одоо гайгүй програмд оруулж зааж байгаа нь одоо отгон тагвар дээр сургууль байсан. Орхон сургууль байсан. За манай энэ төрийн өмч сургуулиуд бол үнэхээр одоо тэр хүний эрх мэрхийг бол хичээл мишэл хайцсан юм билээ шүү. Гэхдээ энэ бүр салбартай юм. Одоо манай салбарын сэтгүүлчид яаж бэлтгэж чинь гэж та бодож байна. Ерөөсөө нэг хавцал авдаг улсууд чинь энэ бүр салбартай. Тэгээд за энэ хэдэн сургууль гэдэг ингэнгүүд улсын их сургууль, багшийн их сургуулийн утга зохиолын ажилтны анги, улсын их сургуулийн сэтгүүлч анги энэ хоёрыг нэг гайгүй бусд нь л авах юм байхгүй шүү дээ. Тэгвэл танай салбартаас байдаг юм байна. Тэгээ одоо боловсролын яамнаас ингээд заавал одоо ихтэй сургуулиуд үүсгэх гэдэг 4-5 хичээлийн шагсал гаргасан юм байна. Тэд дотор түүх хичээл Монгол хэл уран зохиол хичээл хүний хөгжил. Тэгээ хөөрхийн хүний хөгжил дотор хүний эрх гэдэг нэг юм хоёр өгжижгэн зайрлаад орсон баг шүү дээ. Уул нь бол ингэмээргүй л байгаа. Яа тэгэхээр өнөөдөр одоо 50 гаруй за бараг 60-70 хүний эрхийн канонд Монгол бас нэгдэж орсон. За би оюутнуудыг ярих болъё. Багш нарын тэрнийг барилж мэдгүй байгаа да. Тэгээд одоо манай шүүгч нар, прокурорууд те 2008 онд улсын дэвших бүр тогтоол баталсан юм шүү дээ. Чи нийтээр дагаж өмөрдөх олон улсын эрх зүйн хэмжээ тогтоосон актыг шүүхийн практикт хэрэглэх гэдэг. Одоо бол зүгээр би бас тэр хавтгаа биш. Гэхдээ нэг цөөн тооны шүүгчнэр одоо над руу жишээлбэл бид нар л уцтаж асуудаг. Бид нар энэ олон улсын гэрээг хэрэглэх гэсэн чинь яг ямар одоо гэрэн дээр байдгүй, ямар одоо заалт байдгүй гэж асуудаг. Тэр асууж ийн гэдэг чинь бас ухаантай хүний шинж шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй яхаа энэ чи одоо төрийн мэдээлэл дээр албан ёсны их сурвалж болоог бол хэрэглэхгүй гэдэг тэгэхээр гадаад хэргийн улсын их хурлын тамгын газар хүний эрхийн комисс хууль зүйн хамтарч байгаа л төрийн мэдээлэл дээр бүх одоо нэгдэн орсон олон улсын гэрээг канонуудын 8-9 ботоор хэвлээд өглөө. За албан ёсны их сурвалж мөн. За энийг одоо шүүх хулийн практик хэрэглэх хэрэгтэй. Яаж хэрэглэх юм? Тэгтэл одоо нэлээд хэдэн жилийн өмнө одоо бол тэгдэг шүүгч прокурор байхгүй болсон мөлий. Гүн ч бид нар хуулиар хэрэглэн шүү дээ. Гүн коммунист хууль биш үү? Энэ чинь Монгол улсын үндсэн хуулийн заасан байна шүү дээ. Монгол улсын олон улсын хуулийг заасан. Хэрвээ тэр олон улсын хуулийн зүйл залт нь Монголын хууль тогтоомжтой одоо зөрчилдөж байх юм бол тэр хуулийг одоо манайх нэгдэж орохчгүй батлахчгүй. Дотоодын хууль тогтоомж нь олон улсын гэрээтэй зөрчлөд байх юм бол олон улсын гэрээг бид нар байр шийдэх юм их нь байгаа байхгүй. Магадгүй танд эвгүй санагдаж магадгүй. Гэхдээ саяын ярьсан яриаг сонсоод би бол асуухгүй байж болохгүй нэг асуулт надад гарч ирээд байна л да. Одоо би тантай ярилцаад хүний эрхийн асуудлын тухай ярилцаад энэ нэвтрүүлэг гарлаа. Өнөө шин хүмүүс үзлээ. Маргааш намайг цагдаа юм уу прокуророос дуудаад бариад авах юм биш үстэй. Би яг ингэж ярьж гин үг гэхлээр миний хийсэн болгон дандаа буруу байх юм. Жишээ нь би цагдаагийн шинжилж байгаа хуулийн тухай Тэмүүжин сайт дээр 1 цагийн ярилцлага хийгээд тэгээд дараа нь Тэмүүжингээ эсэргүүцчихсэн цагдаа нар намайг барих гад ийм гарч ирсэн. Одоо тантай яг энэ саяын битэр дотор нэг жихүүсгээр нэг чочхоор асуудал тэр байна штэ. Өөртөө хууль эрхээ мэдгүй, конвенцээ мэдгүй. Тэгээд ингээд өөрөө өөрсдийнхээ ажлыг эсэргүүцээд байдаг. Бидний энэ хар толбыг гадныхан харуул та бүхний ажлыг хэрхэн дүгнэх бол яг хөө зөвөр бид нар ч юм бол энэ бүс нутгийн тогтолцооны хувьд Америк одоо Европ, Африк хүртэл одоо бүс нутгийн хүний эрхийн том тогтолцоотой шүү дээ. За Азийн хувьд бол бид хүний эрхийн үндэсний байгууллагыг нэгтгэсэн Азийн хөндлөн бүсийн форум гэдэг байгууллага харилцаж байгаа. За мэдээж одоо үйл ажиллагааны чиглэлээр бол нэгдсэн үндэсний байгууллага хүний эрхийн зөвлөлтөд шууд харьцсан. Тэгэхээр энэ одоо
очоод ингээд бид нар чинь улс орныхоо болохгүй юмныг бас тэр болгоо яриад байхгүй шүү дээ чинь. За юу гэдэг оюун чимгээ чи энэ дээр ажиллаж чадахгүй байна гэвэл персоналын одоо надыг ярьж байгаа бол би одоо юм хэлэхгүй. Тийм ээ тийм одоо энэ дээр миний туршлага тутсан ч гэдэг юм. Гэтэл бидний төлөөлж очиж байгаа хурал дээр Монголын хүний эрхийн нөхцөл байдал гэж дандаа ярьдаг байхгүй юу. Тэгэхээр би өөрөөр дамжуулаад нутгаа эх орноо бас тэнд очиод 9 шид дээр бас хилүүлээд олон улсын анхаарлын төвд авчиад тавьчмааргүй шүү дээ. Тэгэхээр уул нь бол зүгээр олгоо хаагав тоон дотор гэж нэг юм үг гэдэг шүү дээ. Тийм учраас бид яагаад өнөөдөр одоо энэ хүний эрхийн төлөө яагаад энэ одоо амби эрүүл мэнд одоо ажил төрөл бүх юмаа ингээл золиослол ингээл яваад байгаа гэхээр бид хүнд таалагдах гэж ажил хийдэггүй. Бид нар ерөөсөө хүнд таалагдах гэж ажил хийхгүй байгаа шүү дээ. Ерөөсөө энэ улс орны нэр төр энэ хүн одоо хүний эрхтэй холбоотой багч гэсэн юм ин одоо ингээд хэслээд өгч юмсан нэг практик жишг тогтоогоод өгч юмсан. Гэхдээ ингүүл одоо цаашаа ингээд явах хэрэгтэй юмсан гэдэг энэ одоо ирэмслэл энэ үйл ажиллагааг л үндсэндээ чиг баримжаагаа болгож явж байгаа юм. Тэрнээс биш энэ бол ерөөсөө нэг хүний төлөө одоо ингээл хин нэг нь таалагдахын төлөө хийгээд байгаа ажил гэж ерөөсөө ойлгож болохгүй шүү дээ. Түрүүн та надаас асууж байсан тэр хохирчтой холбоотой асуудал хохирчтой холбоотой асуудлыг бол зүгээр сурчлага зөндөл явж лээ хичнээн олон одоо хохирогчийн төрийн буруутай үйл ажиллагаас болж хохирсон эрэг бүртгэл мөрдөн байцаалт эрүүгийн байцаал шийдэх ажиллагаанд хохирогчийн асуудлыг бид нар сэргээж байна. Мөнгөний хэлбэрээр одоо Монгол Улсын үндсэн хуулийн дэш бусдын хууль бусаар авчруулсан хохирлын хүн төлөөлөх хэрэгтэй гэдэг. Энэ залтыг одоо үнэхээр 2005 онд анх одоо Монголын одоо шүүхийн түүхэнд Монголын хүний эрхийн үндэсний комисс төрөөс хүн гаргуулж хохирчид долгуулжсэн практик тогтоолно шүү дээ. Одоо 9 жил явж байна бид нар. Хоёр бараг тэрбум хагасаа бараг 2 орчим тэрбум төгрөгийн хохирлын асуудал нэхэмжилсэн. Тэн дээр одоо 1 тэрбум орчим төгрөгийг хүмүүст өгсөн байдаг. Олгуулсан байдаг. Энэ юу юм? Энэ байхгүй л байсан шүү дээ. Байхгүй байсан юм л бид нар практик дээр хуулийн ашиглал олон улсын гэрэг конвенцийн залтыг барьжээж өнөөдөр бид нар энэ хүмүүсийн эрхийг хамгаалж байгаа шүү. Энэ хүний эрхийн асуудал байж иж энэ олон улсын гэрэг конвенцүүд байж иж энийг асуудал сэтэрч эрхээ эдэлсэн үү? Би бурууч юм асууж иж магадгүй уучлаарай. За хүний эрдэнэ очир. Одоо ёстой од болоод сар олон хүн тань тийм ээ. Энэ хүний яаж хилмигдүүлсэн бilé? Дараа нь яаж цагаатлаа? Энэ тэр аав нь танахаар явж ийсэн үү? Танах энд оролцсон те. Энэ чинь манай ерөөсөө хамгийн анхны нэхэмжил шүү дээ. Одоо бид 2005 онд гаргасан гэдэг байгаа шүүгт практик тогтоосон нэхэмжил чинь Эрдэнэ очрын хэрэг нэхэмжил байна. Уучлаарай. Аав нь баярлалаа гэж хэлсэн байлгүй. Гэхдээ би иргэн хүний хувьд танд баярлалаа. Та бүхэнд баяр хүргэе. Ингэж л ажлуул энэ олон хүн шоронд орохгүй шин шууд ингээл авиж хийждэг нь ямар учиртай юм бэ? Төрөний таны хэлээд байдаг нөгөө тэнд айлгаж, тэнд зодож, тэнд дарамтлж ижил хэргийг үлээлэх гэдэг юм шиг. Шууд авиж хийжгүй. Яагаад хуулийн залт яриад байгаа гэхээр өнөөдөр эрүүгийн байцаал шийдэх хуулиар ерөөсөө энэ чинь нээлттэй шүү дээ. Хүнд онц хүн төрлийн гэмтэрэг толбогдсон бол автоматар шууд хойж шалгаа гэсэн хуулийн залт байгаа. Тэгээс зүгээр одоо дурын цагдаа дорж аваачаад би шамаг хорилоо гэдэг асуудал биш. За шаардлагатай бол хүн дэвтэр гэмтэрэг дээр хорж байгаа. Шаардлагатай бол харамсалтай зөв бид нар хөдөө орон нутаг улс орны хэмжээний цагдаа орох төвүүдийг ингээд шалгаад үзэхээр хүн дэвтэр гэмтэрэгт шаардлагатай гэхээсээ илүүтэйгээр ихийг нь одоо хүн дэвтэр гэмтэрэгт харьцсан байгаа юм л да. За тайлбар нь юу гэдэг вэ гэхээр маш жижигэрийн 3 хэрэгэлдэж шүү дээ. Тэрний юу гэхээр орон зайж болцсохгүй. Яач магадгүй дээ. Зайлцсан гэж төгс үлдэвшөөц болцсохгүй. За хүн гэмтэрэг холбогдсон. За дахин гэмтэр үлдэж болцсоо гэдэг нэг ийм гачин 3 жижиг үгийг авчи бичдэг байхгүй. Тэр нь угаасаа хуулийн дээр байж байгаа юм чи яах юм. Гэтэл уул нь бол шүү дээ. Одоо яг энийг ингээд биччихээд эхний одоо цасан сэргэл харах хэмжээг аваад хорчиж байгаа. Хугацаа сунгана. Тэгтэл тэр хугацаа сунгах явцад тэр хүн чинь 2 сар хоригдоод дараагийн хугацаар орох ёстой шүү дээ. Одоо бүрдэх хугацаа эхний хугацаа нь 2 сар гэж бодоход тэгтэл тэр 2 сарын хугацаанд тэр заалтсан 3 төрлийн энэ хуулийн заалтыг тэр хүн зөрчсөн үү? Зөрчих боломж байсан уу? Одоо юу гэдэг нь те дахин гэмтэрэг үлдэх шалгаж байгаа мөрдөн байцаагч мэдэн шүү дээ. Энэ хүн дахиад гаргахчул гэмтэрэг үлдэх нь үү? Эсвэл одоо орон зайлчих нь вэ те? Гэр оронтой одоо эхнэр хүүхэдтэй юу гэдэг одоо өрөмгөн эндээ байж идэг хүн бол за ингээ гаргаад бусдын батлан даалтанд өгчээ шийт юм. Тэгтэл энэ хараа 1966 онд батлагдаж гарсан иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактыг маш том баримтж байгаа. Ерөөсөө нүүбийн суурьнд баримт бичих нэг нь
Тэгээ энэ баримт бичигт юу гэж заасан байдаг вэ гэхээр энэ Монгол бол ямар ч тайлбаргүй орцсон байхгүй юу. Тайлбаргүй орно гэдэг нь юу гэсэн үг гэхээр ерөөсө 100% бид нар энэ одоо баримт бичиг үзэл санааг биелүүлнэ гэж гарын сурвал орцсон. Тэгэхээр засгийн газар үүрэг үлдчихэж байгаа. Тэгэхээр засгийн газар үүргээ яаж биелүүлэх ёстой юм гэхээр хуулиараа дамжуул тэр канонцыг хэрэгжүүлэх ёстой байхгүй юу. Тэгэхээр тэр канонц дээр өөрөө юу гэж боддог вэ гэхээр шүүхийн өмнөх шатанд ахар богино хугацаанд заашгүй шалгах тохиолдолд хорж болно. Хоригдсон тохиолдолд шүүгчээс та минийг хурдан шийдээд өгөөч, энэ асуудлыг хурдан одоо нэг тийш нь гаргаад өгөөч гэж шаардах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо тэр удаан хугацаагаар хоригддог, одоо удаан хугацаагаар насан турсан бол насны хүүхдийг хордог, шүүхийн өмнөх шатанд одоо энэ салхан сэлбэг энэ бол бүрэн хориотой юм байхгүй юу? Тэгээ одоо ахар богино хугацаа гэдэг юу гэж ойлгоод байгаа. Өнөөдөр бол бид нар одоо та нар мэдчихэл байгаа ахын Үнэрхийн комисс бүр өчнөө одоо цагдаа хуулийн байгууллага за энэ хууль зүйн яам их хурлын одоо ярьж асуудал дэвшүүлсээр байж ч бид нар энэ 36 сарын чинь 24 сар болгож өгсөн шүү дээ. 30 сар байсан юм. Тэгээд нэмэлт онц хүнд гэмтрэг дээр бол 36 сар хүнийг хордог тогтолцоо байсан. Одоо өнөөдөр 24 сар болсон. За тэгээд нэмэлт 24 сар гэдэг чинь байхгүй хорж мөрдөг. 2 жил тийм үү? Тэгээд 2 жил одоо тэр хүнийг хорж мөрдөж шалгаж болно гэж байгаа байхгүй юу? Тэн дотроо одоо 2 сарч болно, 1 сарч болгоод тэр хүнийг тасалж хэрэг гарах хэмжээг өөрчлөж болох юм тэр. Отлогдохгүй бол сэжигтэн ялагдах шүүгчд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалт байгаа. Тэрийг ерөөсөө нөгөө хэрэглэл манайхан чи хэрэглэхгүйгээр л нотлохгүй л үтээд идэв. Заавал нэг юм. Тэгээ тэрний нэг том жишээ биш үү? Энэ бол шүү дээ 1998 онд одоо зориг агсны хэрэг дээр энэ гарч ирсэн. За дараа нь комисс байгуулагдаад нэг хүн би жишээ хэлэх гэдэг юм л да. Нэг хүн тэр хэрэгт холбогдоод сэжигтнэр тооцогдсон байт юм байлээ. Тэгээд 2003 онд манад үргэлжлэл гаргаж ирсэн. 5 жилийн дараа за би ингээд ажил төрөлд орох гэсэн чинь тэр хэрэгт сэжигтнэр орж ирсэн чамаг чи халуур чинь тийм хэрэгийн холбогдогч гээд миний хөлбөмбөл хэрэг зөрчигдөд байна. Та бүхэн надад туслаач гэж. Тэгээд шалгаад утсан чинь 2002 оноос өмнөх хуулийн дээр зөвхөн сэжигтэн байсан байхгүй ялагдах шүүгч нь байгаагүй юм. Сэжигтэн ташигтайгаар ялагдагчид ташигтайгаар шийдвэрлэх гэсэн зүйл ангис. Тэгсэн чинь тэр хүн болохоор сэжигтээр яваад исэн байхгүй юу? Тэгээд нөгөө сэжигтээ ялагдагч хоёр ч өөр байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө хууль нь болохоор ялагдагч ташигтайгаар шийдвэрлэнэ гэдэг нөгөө хүн сэжигтээ яваад байдаг. Тэр үнийг хэрэгсгүй болгож болдоггүй. Тэгээд бид нар бүр энэ ямар гаргалгаа гаргах вэ? Ч одоо ингээ хүн охроод байдаг. Ийм байж болохгүй. Тэгсэн мөртлөө тэр хүний нэр хэрэгсгүй болоочгүй, цагаадаачгүй тэр их дотор яваад исэн байхгүй. Тэгэд энийг одоо тэр хүн ташигтайгаар шийдвэрлэх ажлыг бол хийжсэн. Тэгээд тэрүүн дээр үндсэндээ тулгуурлаад энэ хуулийн дээр бол сэжигтэн ялагддаг шүүгдэгчсэн 3 одоо субъект одоо асуудал хэрвээ нотогдохгүй бол тухайн одоо энэ 3 субъект ташигтайгаар шийдвэрлүүлнэ гэсэн хуулийн залтыг оруулж өгсөн учраас энэ бас их тухайн гэмтрэгт холбож байгаа хүмүүст ашигтай залт болсон. Өөрчлөлт түрүүн таны ярианд дурдгдсан шүү дээ. Одоо мөрдөж нотлох баримтыг цуглуулах биш тэнд авэачиж цуглуулж юм тийм үү? Одоо юу гэдэг одоо бүр инженеэр ганц удагдчих тийм урьдчилан хорих төвд аваачлаа. Энд хүний эрх яаж зөрчигдөв юм бэ? Би одоо нэг их сони юм надад сонирхолтой энэ үзэгчдэд сонирн байж магадгүй. Одоо хүмүүс ярьдаг тэр дотор нэг хянагчийн далайч гэдэг юм уу, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын талынч байдаг юм уу, цагдаагийн тэр мөрдөн байцаагчийн талын шийдвэр нэг хүн байж ганц ширхэг тамхиар өөрийгөө худалдсан. Энэ чинь одоо нөгөө хүний эрхийг зөрчөөд байна гэж ойлгож болохгүй юу? Үгүй одоо энэ ганц удаг одоо бол ганц удаг биш шүү дээ. Хаа байсан тэр нөгөө дарихын садалт байдаг нэрээр нь л ганц удаг нэрлэлсэн байхгүй 461 тонн шүүгээр шийдвэр гүйцэтгэх хэмжээний газрын харьяа цагдсан хорих 461 дугаар анги. Тэгэхээр энэ 461 дугаар анги би одоо 20 жилийн өмнөх юм ярих гэдэг. За 25 жилийн өмнөх ч юм. Бүр хүн орохын арга байхгүй. Өмхий нэг өрөөнд нь 18-аас 24 хүнийг хийдэг. 99 оны хуулиар бол эн чинь нэг хүнд 2.5 м квадрат тоногдуулах ийм талбайтал байх ёстой байхгүй. Нүү 2.5 тэнд ерөөсөө бүр 0.100-ны хиттэл нэг хүн зогсдог. Одоо зүгээр түүхэл болжтэй тий 18 20 хүн бол өстой зэрэгцэж хөвтөл нэг командаар хажуу тийшээ эргэдэг, нэг командаар нөгөө тийшээ эргэдэг, босдог. Тэгээд шалан дээр унтдаг тийм л байсан шүү дээ. Энийг бол бид нар одоо мартах ёсгүй. Нэг юмыг л одоо ингээл ярих гал муулахгаа сайлах гэдэг юм уу? Урд нь хитэж тийм байгаагүй юм шиг ингэж болохгүй шүү дээ. Тийм учраас бид нар энэ ерөөсөө хүнийхэн комиссын хийсэн нэг том одоо энэ үйл ажиллагаа бол ерөөсөө энэ эрх чөлөөний хязгаарлагдсан хүн бол төрийн хяналтанд орчиж байгаа. Төр өөр хяналтанд авчиж байгаа байхгүй тэр үнийг.
Яагаад гэвэл гудамжинд явж болохгүй ш тэр хүн чинь. Чи хэрэг өсөн учраас энэ дотор байж. А тэр объект нь өөрөө юу? Төрийн объект гэхгүй юм чинь. Тэгтэл төр өөрөө хяналтандаа аваад төрийн объектэд байлгаж байгаа хүнийг үсгэж явах хэрэгтэй юу? Хүүлж явах хэрэгтэй юу? Алуулж явах хэрэгтэй юу? Өвчлүүлж явах хэрэгтэй юу? Тийм ээ? Үгүй. Төр өөрөө эрхээ ухамсарласан, үүргээ ухамсарласан учраас энэ хүмүүсийг энд байлгаж болохгүй юм байна. Одоо хичнээн одоо хүн халдварт өвчтөнд тусч байсан. Одоо бөөс бисаа гэдэг чинь тэнд зөндөл байсан шүү дээ. Одоо зөвхөн миний үеийн цагдаагийн байгууллагын ажилтнууд, прокурорууд бүгд мэдж байгаа нэг. Тэгэл бид бол энийг тавьж иж 2005 онд Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд эрүүдэн шүүлтийн эсрэг нээлттэй хэн шалгалтын ажлыг бид нар ажлыг зохион байгуулсан юм. Тэгээд тэр зохион байгуулсан ажлын хүрээнд гарсан илтгэлийг Улсын их хурл 2 өдөр хэлэлцсэн шүү дээ. Энэ Монголд эрх шүүлтийн асуудал ямар байгаа юм гэж. Тэгжээж энэ шинэ одоо цагдаа хорих төвийн чинь асуудал яригдсан юм байна. Тэгээ энэ бол баригдахдаа прокурор хууль зүйн яам шүүгэн шийдвэр хүн эрхийн комисс цагдаагаас тусад нь яг архитектурын одоо тэр зурган дээр нь зөвшөөрөл аваад за бид нар ийм стандартаар гэж олон улсын стандартад хамгийн их төгөж очиж баригдсан цагдаа хорих төвшүүд манах одоо баг бүсийн хэмжээнд ярьж болно. Зүгээр энэ тентхийн гадны судлаач юу шинжээч нар ирээд бол манай цагдаа хорих төвийн ерөнхий зохион байгуулалт дотор нь хоригдож байгаа нөхцөлийг хараад бол зарим нь бол гайхдаг. Бүр баяр хүргэдэг. Үнэхээр одоо Монгол бас ийм юм хийнэ гэдэг бол өнөөдөр ихчлэн хязгаарлагдсан үндэ төр бол үүргээ сайн биелүүлж байна гэж үзэх үндслийг бий болгодог. Гэтэл одоо яг одоо хатуугаа хэлэхэд яг тэр зовлон мэддэг. Тэнд одоо юу гэдэг хатаа хүмүүс адна орсон ч юм уу тийм одоо харьцаатай хүмүүс бол энийг ойлгодог. Маас өөрөө юу гэж ойлгоод байгаа гэхээр энэ хинт хэрэгтэй. Үгүй төр өөрөө хяналтандаа хүнээ байлгаж байгаа бол тэр үүргийг тэр хүмүүст бодтойгоор л илүүлэх хэрэгтэй. Тэн дотор ямар нэгэн өвчин байж болохгүй, тэн дотор ямар нэгэн хадлага гарч болохгүй, тэн дотор одоо төрийн өмнө тангараг өрсөн албан тушаалт хүнийг өчөө дарамтж болохгүй, өсгөж болохгүй. Наад зах нь одоо ингээл үндэний одоо зүгээр бутлсан усаар л хангагдах ёстой шүү дээ. Тэгэхээр өнөөдөр зөвхөн 461 дугаар ангид манайх ч өөрсдөө хүчээр барьсан шүү дээ. Гадны хүмүүстнээр бариулав. Яг одоо хэмнэлтэйгээр баригдсан ийм барилга өсөр объект, маш том объект. 1000 хүний одоо багтаамжтай. За яг нөгөө түрүүний миний хэлсэн тэр 2.5 м квадрат бол яг тэргүй тооцож өрөөний зохион байгуулалтаа хийсэн. Тийм учраас одоо тэр хоол унд одоо тэр хүмүүсийн байж байгаа одоо хэрэг энэ хүмүүс шүү дээ. Яагаад би яриад нахлаар энэ хүмүүс үсэйчлэгдэж байгаа хүмүүс аахгүй юу? Зөвхөн гэмт хэрэг үйлдсэн эсхийг шалгаж сэжиглэж байгаа л сэжиглэж байгаа хүмүүс. Магадгүй тэр хүмүүс цаашаа хэрэгсгүй болсон болж болно. Яг бол үйлдэгдэг учраас тэр дотор юмаа шалгуулад би үйлдэггүй намайг зүр шалгаад байгаа тэр л үнэхээр одоо хийцэн гэж бол. Хийцэн байх юм бол одоо дараагийн шатны 20 ангуудтай хуваарлагдал одоо ялаа аваад явна гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ их чөлөө нь хязгаарлагдсан ялангуяа хин нэгний одоо хяналтанд ор байдаг хүмүүсийн одоо тэр хяналтанд ор гэдэг нь сэтгцийн эмнэлгүүд ордог юм. Хасрамжийн газрууд ордог. За энэ хорих газрууд энэ дээр бол эрх шүүлтийг маш хатуу орхилж байгаа. Саяхан нэг 10 хоногийн өмнө штэ танаа байгууллага шүүхийн шийдвэр үүсгэх газар цагдаагийн ерөнхий газар нийлээд нэг хамтран ажиллах гэрээ үзэглэлээ шүү дээ. Ердөө өчтөр дарга наран солигдчихлоо. Одоо танай ажил үргэлжлэх үү? Ахиа шин дарга нартай хамтарч. Үгүй энэ бол шүү дээ. Дарга солигдох тийм сонирм биш. Энэ даргад зориулж хийгдэж байгаа гэрээ биш. Энэ бол тухайн байгууллагын үйл ажиллагаанд зориулагдаж хийж байгаа. Хэн зэжсэн үргэлжлүүлэл хийх юм биш. Одоо энэ чинь бол шинээр зурсан гар үсэг биш шүү дээ. Энэ чинь уртлын 3 жилийн дуусаад дараагийн 3 жил рүүгээ орж дахиж зурагдаж байгаа юм. Саяын миний асуусан асуулттай шууд холбоотолд одоо миний асуух асуулт. За та нар хамтран ажиллалаа гэж хэллээ. Шалгалтаар очлоо. Мэдээгээр хаяа нэг гардаг л да тэр сайн яриадсэн хэцүү газрын байдал. Тэр чи одоо үнэндээ нэг өрөөнд 4 хүн тэр аягүй цэвэрхэн болцсон байлээ штэ. 2 дагвартай 4 үлзэн шар хээтэй адиал мадиал тавьсан. Энэ одоо ингээд шалгалтанд ингэж бэлдэх юм ер нь яг тийм байдаг юм. Угсаал тийм стандарт нь тэгж тогтоогдсон. За шүүгэн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хууль зүйн яамны сайдын баталсан 20 хоногийн цагдаа хорих төвийн дотоод журам гэж байна. Тэгээд дотоод журмын дагуу бол ерөөсөө яг л ямар л байх вэ? Тэрүүгээр л байж байгаа юм. Тэрнээс одоо бол эн чинь нөгөө шалгалтанд зориулаад нөгөө нэг кино гэдэг чинь нөгөө яадаг үлдээ дэвсээр шинэ халаатаа өмсөр тийм байха болцсон. Тийм үү? Болцсон.
Одоо бол тэгэж угаа цэвэрлдэг, үзүүлж харгалж бэлддэг энэ бол болсон. Яг бол бодит байдал хэрэгтэй байхгүй юу? Шалгалт бодит байдал хэрэгтэй. Нэгдүгээр бодит байдал дээр үндэслэж шалгалтын дүн үн зөв гарахтай. Үн зөв юмнаас үн зөв мэдээлэл очиж үн зөв зохицуулт бий болчихдээ. Тийм учраас энийг ингээд ачаад тах юм бол бид нар очиод шалгалт хийгээд тэр парламентын асуудал шалгалтын дараа яригдал байвал үр дүн байхгүй шүү дээ. Биш тийм шаардлага тавьдаг. Бидний зүгээр ч тийм шаардлага тавьдаг. Тэр эмчилгээг хангалттай юу одоо тэнд байгаа хүмүүс. Эмчийн асуудал бол маш хүндрэлтэй байна. За яг зүгээр төвлөрсөн сургууль газруудын хувьд бол байна. Хөдөө орон нутагт бол ялангуяа эрүүлжүүлэх одоо садуулах байр гэдэг болсон шүү дээ. Эрүүлжүүлэх байр чинь садуулах байр цагт орох төвөдөр эмч бол маш хангалттай байна. Дандаа бага эмчнэр ажиллаж байна. За шаардлагатай бол их эмчийг аймгийн нэгдсэн эмнэлэг их эмчнэрийг авчирч яалтаа төрүүлсэмж үзүүлж байна. Бодлого энэ дээр бол үндсэндээ би бас энгийн сургууль төгссөн хүүхдүүдтэй уулзч илсэн цалингаа голоод идэм байлээ. Төгслөө голоод идэм байлээ. Тэгэхээр энэ дэр урамшууллын юм хэрэгтэй байна даа гэсэн бид нар бас ёстой хуулийн байгууллага халуун ам дотор ярьдаг юм. Эмч нь бага эмч байж болно. Эм тарийн хэр хүрэлцээтэй асуудал бол одоо энгийн иргэд эмнэлэг твдэгч өөрөөс мөнгө бол ерөөсөн маш муу байгаа. Одоо сард одоо юу гэдэг нэг 50-60 мянган төгрөгөөр жишээлбэл эм авлаа гэхэд энэ ч одоо яаж хөрөх вэ? Тэгэхээр одоо энэ эмийн хангалт үйлчлэгээ ялангуяа энэ төвлөрсөн хойр ханг дээр бол энэ бол нэлээ юм ер нь тогтцсон хандлагатай болцсон юм. Яагаад тэгэхээр нөгөө олон хүн байдаг, өвчлөл тодорхой байдаг, олон жилээр суудаг учраас ялангуяа онцгой чангадагламтай гэндэгийн эмийн сангийн хангалт бол тогтсон нэг байгууллагаас гар дээрс ирсэн юм байхгүй байгаа шүү дээ. Дандаа ингээд шугамаараа зогшоомоор явна. За цагдаа хорих төвүүд дээр бол энэ хүндрэлтэй байгаа. Энийг бол цагдаа хорих төвч гэлтгүй одоо ингээд бусад байгууллагууд дээр ч гэсэндээ эмийн хангалт үйлчлэгээний асуудал дээр бид нар асуудлууд гаргаж тавьж л байгаа юм. Хууль хяналтын байгууллагт ажиллаж эрхтэн дарагтнууд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд түүнээсээ ч илүү эрх эдэлж одоо хохирогчдод ч гэдэг юм уу хэрэгтэнд ямар нэг байдлаар хүндрэл дарамт үзүүлдэг юм байдаг. Энийг хэн ч үгүйсгэж чаддаггүй. Энэ талаар хүний эрх зөрчигдсөн гомдол нь та бүхэнд хэр ирдэг юм бэ? За яг дарга нартай холбоотой гомдол санал бол ер нь ирж ирсэн. Бид нар шалгаж л байсан, асуудлыг тавьж л байсан. За мөн одоо түрүүчийн 7 хоногчд бид нар бас цэргийн байгууллагатай холбоотой нэг томоохон дарга цагтай холбоотой шалгалтын дөнгөж урал хийгээл явж л байна. Гэхдээ дарга байна уу, цэрэг байна уу, ялтан байна уу, сэжигтэн байна уу, эсвэл одоо хэн бидийн бүжигтэн жүжигч энэ бидэрт ерөөс хамаагүй шүү дээ. Энэ ерөөс хүн л ахгүй. Гол нь хүн хүнийхээ эрхийг зөрчиж чинь үгүй юу гэдэг юм яриа шүү дээ. Зүгээр албанч бол хоёр дахь асуудал байхгүй. Тэр ерөөсө хүний эрх гэдэг чинь юм штэ бодорч байгаа. Хүн одоо хүний дайтай амьдрах, хүний дайтай үн цэнтэй байх энэ л хүний эрх байхгүй. Энэ хүний дайтай амьдрах, хүний үн цэнийг тодорхойлох энийг бол хэн хангаж өгөх ёстой юм. Хангаж өгөх үүрэг нь төрд өөртөө байдаг. Хамгаалах, бэхжүүлэх энэ асуудал нь бол нийгэмд өөртөө байдаг байхгүй. Өнөөдөр за яг хүрх гээд л үзээд энэ 3 сая ард түмэн л гэж энэ 2 сая 900 мянган л гэж ярьж байна. Манай ард түмэн хүнийхээ эрхийг хэр дээдлж байдгийг төр засаг хангалуун хүний дайтай амьдруулж чадж гин үү манай ард түмнийг? Дээдлэн гэж бас ярмаргүй юм аа. Би бол масыг бол эрхээ яаж мэдж байгаа вэ гэж асуумаар байдаг. Ер нь бол бид нар дандаа л тийм одоо өдөр нутагт ирдэг. Түр мэдээж би төрүүлсэн ш түр гэж юу юм ер нь юу юм бэ? Түр чи өөрөө хүн л үсттэй. Тэгэхээр түр хүнээр дамжуулж, хуулиар дамжуулж бодлого тодорхойлж шít. Бодлого, чиглэл, үйл ажиллагаа нь бүгд хүний эрхийг суурилсан чиг хандлага дээр байх ёстой. Тэр чиг хандлага дээр боловсруулагдсан тухайн хөтөлбөр төсөл одоо үйл ажиллагаа хууль бол хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийн маш одоо боловсролтой тийм ажилтан албан тушаалтнуудаар дамжиж иргэдчдэг. Иргэд бол одоо юу гэдэг мэдрэмжтэй боловсруулалт хийж ийн гэхгүй шүү дээ. Яг бол түр яаж ийн? Түр бидэрт юу өгч байгаа, юу хийж байгаа, хууль нь яаж гарч байгаа, ямар одоо бидний эрхийг яаж хамгаалж өгөөж харахаас биш яг тэрийг гадаж гүйцэтгэдэг нь болохоор төрийн өмнө тангараа өргөсөн төрийн албан тушаалтан байдаг. Төрийн албан тушаалт өөр хүн эрхийн мэдрэмжгүй бол гаргаж байгаа тушаал шийдвэрүүд бүгд мэдрэмжгүй гарна шүү. Бүгд эрх зөрчигдөнө. Одоо энэ гарах гээд байгаа эдийн засгийн өршөөлийн хууль чинь одоо мэдрэмжгүй хийгдээд байх шиг санагдаад байна. Иргэдээс тэгж
яриад байх юм. За яг одоо эдийн засгийн өршөөлийн хуулийг бол би төслөөр нь бол үзээгүй байна, мэдэхгүй байна. Яг үнийг хэл би мэдэхгүй байна. Одоо би бол бид нар үндсэндээ хуулийн тухай хууль тогтоомж хуулийн тухай хууль эрэг хуучаад эргэн байцаан шийдэх хууль гэж ярьж байгаа гэмтрийн хянан шийдвэрлэх тухай хууль дээр ажиллаж байна. За тэгэхээр энэ хуулиудаар бол бид нар чинь яагаад ингэ санал аваад байгаа юм гэхэлэр одоо тэр хуулиуд дээр хүний эрхийн одоо тэр гэрээр хүлээсэн үүрэг бүгд одоо орсон байна уугүй юу, хүний эрхийн зөрчил энэ хуулийг баталснаар хүний эрх зөрчигдөх нь үгүй юу, тэр гэрэг конвенцийн чинь нийц чинь үгүй юу гэдэг саналыг авах бид нар руу явуулаад байдаг байхгүй юу. Тэгэхээр бид нар тэн дээр бол ерөөсөө ийм хууль гарч байгаа юм гэхгүйгээр бүхэл бүтэн баг гаргачид тэр шинжилгээ хийгээд бүх одоо гэрэг конвенцууд холбоотой гэрэг конвенцуудын заалтыг үндэсний хууль тогтоомтой яаж уялдуулах вэ гэж бүтэн одоо хэлтээс ажиллаж байна манай дээр. Тэгжиж ингэж явуулж байгаа. Хамгийн сүүлчийн асуулт энэ хүмүүс эрхэл яриад байдаг. Би ч бас одоо эрхэл яриад шүү түүний эрх. Ер нь үүргээ хэрэг ухамсарлалт юм бай манай ард түмэн. Ухамсарлах юм байлгүй яах вэ? Байна одоо бас ч гэж одоо нэг талдаа бүгд одоо ингээл би эрхтэйгээл цээжэд дэлдэл над ямар ч үүрэг байхгүй гэж тэгж ойлгож болохгүй. Одоо жишээлбэл та ингээл харал та би одоо машин бариа явж байхад улаан гэрлэлээр гарахгүй байх нь ч одоо миний үүрэг үсттэй. Уучлаарай эндээс үзээд над гэж ярьсан чи над нэг сони юм санагдчихлаа. Хамгийн шудраг ёс гэрлэн дохион дээр л байх шиг. Улаан цагаан ямар ч номертой машин улаан гэрэл дээр бадгээл зогсдог. Зогсчихдээ үсттэй. Тэгэл ногоон хасгаар явдаг. Гэтэл нийгэмд маань хууль тодорхой хэмжээгээр үйлчлэхгүй байна. Одоо ялгаа гарч ирээд байна. Энэ бол хэний ч үүнд байгаа шүү дээ. Энэ ялгуурлаас үүсээд л хүний эрх зөрчигдөд байгаа юм шиг санагдав. Гэхдээ ялгуурл гэхэлэр энэ бол аюу том томьёолол. Ялгуурл гэдэг чинь одоо үндсэндээ эрэгтэй эмэгтэй одоо юу гэдэг те наас хүүс мүс ингээл дарга зэрэг дэшээ доош ийм ялгуурлыг яриад байна шүү дээ одоо гэтэл ялгуурл өөр хоёр байдаг байхгүй юу. Нэг нь шууд ялгуурл. За уучлаарай чи бол нас чи итгэсэн чамайг ажилд авахгүй. Энэ ялгуурл мөн үү? Энэ шууд ялгуурл. Шууд бус ялгуурл гэдэг бол тухайн үйлдэлээр илэрхийлэгдэхгүй мөртлөө бодлого чиглэлээр ингэж гаргаж ирж суурийг бий болгодог ялгуурлыг шууд бус ялгуурл гэдэг байхгүй юу? Тэгэхээр шууд бус ялгуурл бол хэлэхэд төвхтэй. Тэрийг бол ухаж гаргаж ирж судалж за энэ бол уучлаарай шууд ялгуурл биш шүү гэдэг томьёолдог. Тэгэхээр ерөөсөө энэ хууль тогтоомж бол нийтэд үйлчлэх гэж зорилттой гарч байгаа юм шүү дээ. Хэн нэгэн зориулж хийдэж байгаа хууль тогтоомж бол биш аахгүй юу. Гэтэл онлоороо таны хэлээд байгаа үнэн гэтэл эдийн засгийн өршөөлийн хууль нэг биш удаа гарч ийн шүү. Тэрэнд өршөөгж явсад жирийн иргэн дондог хамрагдахгүй л байгаа аахгүй юу. Тэр дээр байгаа улсууд энэ нийгэм мэдчихэе юм ил би яриад нь л да. Тэрнээс хин нэг гүтэх гээгүй. Энэ болохоор шууд биш ялгуурл. Миний ойлгосноор мөн үү. Магадгүй би одоо энийг л энэ нөхөр асуугаасаа гэсэн юм би олж асууж чадаагүй байж болно. Танд өөрийн чинь миний онж асуугаагүй өөрийн чинь ярих тийм хүсэлтэй зүйл бол манай үзэгчдэд чөлөөтэй ярьж болно. За яг тэ зөвөр та нөгөө хүний эрхийн өдөр зориулж ерөнхийдөө битэрийн яриа бол хүний эрхээр л явлаа шүү дээ. Тэгэхээр би зөвөр ингэж боддгийн хүн болгоо ингээл танаа комисс юу хийдгийг танаа комиссийн энэ ажиллагаа гэл би түрүү хэлсэн. Бид нар хүн болгон таалагдах гэж ажил хийдэггүй. Нэг хоёрдугаарт хүн чих сони юм билээ шүү дээ. Ингээд өөрөө л ингээд тухайн асуудалд оролцохгүй бол ерөөсөө юм мэдэрдэггүй юм билээ. Одоо шилбэл ингээд надад орж ирж хүмүүс танаа хүний эрхийн комиссийг одоо ингээд юу ч хийдгүү гэл ингээд бодоод байсан ч үгүй та нар чи ингэж хийд юм байна. Үгүй надад ингээд туслаа өстой нэр ийм хууль зэрэг зүүн орчинтой юм байна. Ингээд юм байна. Баярлалаа гарч байгаа зөндөөл хүмүүс байдаг юм. Тэгээд тэрнээс гадна одоо нийгэм өөрөө юм болцсон. Ерөөс нийгэм чинь хүн хууль хайруул дандаа нийгмэд дагаж өөрчлөгдөж идэг байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд би ингээд харж байхад ерөөсөө дандаа ингээд хүнийг муулдаг, хүний хийж байгаа ажлыг оошоодгүй, өгөөсгдөг. Тийм бас таашаал авдаг болцсон. Би юу тэгж хардаг байхгүй юу? Таашаал авдаг. Би тэгээ боддгийн ерөн зүгээр ингээд үнэхээр одоо тэгэл таашаал аваад тэр хүний амьдрал сайжраал, тэр хүн үнэн одоо сайхан болоод явж байгаа бол хамаалах тийм муулаад одоо тэгэл үгүйсгээл болж байна. Гэтэл энэ бол зүгээр хувь хүмүүсийн асуудал биш байхгүй юу? Бүхэл бүтэн те Монголын хараад бусаар үйл ажиллагаа явуулдаг маш том байгууллага шүү дээ. Маш том байгууллага. Өнөөдөр энэ том байгууллага дэлхийн нийтийн хэмжээнд Монголын нүүр царайг тахалж байгаа.
Монголын хүний эрхтэй холбоотой бүх асуудлын их сурвалж Монголын хүний эрхийн үндэсний комиссийн улсын хурал дүргэн барьж байгаа илтгэлээр дамжуулж гарч байгаа. Тийм учраас энэ дээр зүгээр нийтлэг одоо ингээл нөгөө урмыг хугалахаар ууцыг хугал гэж нэг үг өгдөг да. Одоо мад олон залуучууд ажиллаж байгаа шүү дээ. Тэгэл заримдаа би залуучуудаа боддог байхгүй энэ хүмүүсийн ярьж байгаа хэлж байгаа энэ одоо дайрч байгаа энэ төрөөс залуучууд нь бас нуруу нуурчих үедээ бас нэг зориг нь мохчих үедээ гэж боддог. Зоригтой ерөөсөө хүний эрхийн төлөө тэмцэгч нар бол их хвчлэн одоо дандаа өөрийгөө золиослж ингэж гарч ирсэн тэмцэгчнэр одоо та нар Мартин Лютер Кингийг хар тийм Америкийн одоо ямар одоо тэр том нийгэмд одоо хар ашигт хүмүүсийн төлөө анх дуу хоолойгоо өргөж өөрийнхөө амьдралыг золиослж гарч ирж ирсэн ийм хүн бидэг. Тэгэхээр ярих биш. Ерөөсөө л үйл ажиллагаа өөрөө ямар төвшөнд явагдаж байна, үйл ажиллагаа хинээс хараад бусаар энэ асуудлыг гаргаж ирч чадчихна гэдэг бол хүн эрхийн байгууллага ерөөсөө сарын ганц имиж байх хэрэгтэй. Баярлалаа. Би энэ нэвтрүүлгийг хийх юм тодорхой хэмжээгээр бас өөрийнхөө л хэмжээнд судалсан танай байгууллагын талаар нийгмийн нэг талаас 90% нь бол гэгээлэг үзэл бодолтой гэгээлгээр ярьдгийм байлаа. Ингээд таны ажилд болоод танай хамт олонд амжилт хүсье. Таны хэлснээр би ямар нэгэн таашаал авсангүй эрхэм үзэгчтэй ярилцах танхимын нэвтрүүлгийг энэ төрөйд өндөрлөж байна. Анхаарал тавьж үзсэн үзэгч та бүхэнд баярлалаа. Баяр таа.